Смирна Агора. Смирна Агора гэсэн байгаа шүү дээ. За би яг одоо Туркийн Измир хотын Смирна чуулганы туйран дээр байна. Тэгээд Смирна чуулга нь анхны 7 чуулганы нэг гэгддэг. Тэгээд яг хилчил номон дээр гардаг байгаа 2 дугаар бүлэг дээр. Тэгээд яг энэ чуулганы талаар болохоор Есүс юу гэж дурдсан бэ гэхээр нэгч зэмлээгүй чуулган тэг хавчлах зовлон донд итгэлээ төлбөртойгоор сагсан чуулган гэдгээр нь магтдаг. Тэгээд тухайн үеийн яг юдэчүүд гэгддэг те тэдгээр хүмүүс итгэгчид дотроос нь яг энэ чуулганыг те хавчлага, зовлонд дарамт руу ингээд түлхжсэн талаарх ишлэлүүд байдаг. Тэгээ энэ чуулган эцсээ хүртэл яг итгэлээ сагсан, тэгээ зовлон донд хавчлаа донд итгэлээ сагсан гэдгээрээ магтаасан юм чуулга байдаг. Тэгээ энэ бидний одоогийн Христэд итгэгчид амьдралын тэгээ хүнд хэцүү тэдгээр зүйлс болсон итгэлээсээ болж хавчрагдах, соригдох тийм зүйлсүүд болсон ч гэсэн итгэлээ үргэлжлүүлэн сагсаар байх, ирээдүйд мөнхийн тэр шагнал ирнэ гэдэгт урамшуулдаг ийм зүйлийг биднэрт сануулдаг. Тэгээд ийм гоё үзэсгэлэнтэй тойр байт юм байна. Тэгээ энэ барилгын талаар нэмээд хэлэхэд болохоор 4-р зуунаас хойш баригдсан бол энэ барилга маань яг чуулганы зориулалтаар баригдсан ийм тойр барилга бол харин 4-р зуунаас өмнө баригдсан байх юм бол яг VIP юм лаунж маягаар гэдэг ч юм уу те тухайн цаг үеийнхаа тийм зориулалтаар баригдсан байх магадaltaй гэж үздэг юм байна. За тэгээ маш юм сонирхолтой тойр үлджээ. Одоо тус газрын иргэнд хооронд нь орчин үеийн хот сондөрлөн болсон тул үргэлжлүүлэн малтлах хийж Смирна чуулганы талаар илүү их мэдээлэл авах боломжгүй болсон байгаамаа. Бид 7 чуулганаар явахдаа багийн маа 1-2 хүн тус чуулганы талаарх Библиэлд болон бусад түүхийн их сурвалжтаар гарсан зүйлсүүдийг багийн бусад гишүүдэд хуваалцаж хамтдаа суралцах цагийг гаргасан юм а. Эхний чуулганыг Далай Болрогийн манд гэр бүл хариуцаж бидэнд түүхийн их сурвалж болон гичлэл номон дээр гарсан зүйлсүүдээс хуваалцаж заасан. Está bien. Ok, entonces mira, estoy aquí. Voy a mirar que no está ahora tiempo mismo. Si Смирна чуулганы барилгын тойр. Бид гинтийн баялаар хурхайл зочлох боломжтой болсон. Ингэж гараа хариутгаад лимонтэй угаар гараа хариутгаад тэгээд тавгийн идэж хэрнээс амссан юм байна. Lemon cologne, by the way, is strong. Be careful. We using almost 30% of the world's production for the tea. wow. But everybody knows Ceylon, Sri Lanka. Nobody knows Turkish tea. Like this. No. Be restored. За эдгээр болохоор ингээд унсан зүйлүүдийг олж аваад те ингээд restore юу дахиж ийм байсан бахаа гэдэг ингээд нийлүүлж мэлүүлээд барьсан гэсэн үг. We didn't find it like this. Иймэрэл бол байгаагүй. But what it should be like that. Ерөнхийдөө иймэрхүү байсан бахаа, иймэрхүү байх ёстой гэдэг утгаараа. Тэрний өмнөх 90-95 онд болохоор Есүс Иоханд ичлэл номоор дамжуулан хаягдарын чуулганд захидал хийгээсэн байна. За тэгээ бүгдээ хамтдаа ичлэл номын 2-ын 18-аас 29 дугаар хэсгийг уншъя. Тааш одоо бэлэг хийсэн. Тийм байна те. Вау, тэр доор харагдчихээн. 2-р зууны үеийн байшин барилгын төрөв баримтууд тийм байна. Доошлогдсон болтох юм байна. Окей. Ийм хан. Окей. Тийшээ явцгаая. Энэ нөгөө нэг RC гэлөө. Нөгөө хоёр хос маянгууд эргээд сот байдаг. За би яг одоо Туркийн Акхисар хотын Библийн цаг үед Туэтер хот, Туэтер чуулганы тойр байсан газарт яг одоо зогсож байна. Тэгээд Туэтер чуулган болохоор илчлэл номон дээр эзэн Есүс айлтгатаа тэдний хайр, итгэлийн үүс, төвчээр нь маш сайн өсөж байгааг магтдаг. Үүний эсрэгээр тэдгээрийг Изебел гэгч эмэгтэй
гурамт иш үзүүлэгч эмэгтэй итгэгчдийг тэгээ чуулган доторх итгэгчдийг төөрөгдүүлж шүтэнд өргөссөн зүйлсүүдийг итгэхэд ятгаарч те янз бүрийн зан уул хийхэд ингэж өдөөж исэн тэр эмэгтэйг дагж байгаа хүмүүсийг зэмлсэн байдаг аа. Тэгэхээр энэ нь яг одоогийн цаг үеийн итгэгч бид нар ихтэй итгэлээс мань холдуулах, гажуудуулах, ном сургаал, янз бүрийн зан үйлс хийхэд болгоомжлоорой гэдгийг бас сануулж байгаа гэж бид хүлээж авах хэрэгтэй. За мөн тухайн чуулганы нэгэн алдартай эмэгтэй байдаг Библиэлд гардаг. Лидия гэх эмэгтэй. Тэгээд тус эмэгтэй нь болохоор нийл ягаан өнгийн хувц өмсөөд тэгээд маш том юм гэр чуулганыг те нээж итгэгчдийг итгэлээр өсгөхөд тусалж исэн юм баян эмэгтэй талаар гардаг аа. Тэгэхээр энэ цаг үед ч гэсэн бид нарт байгаа бүх зүйлээрээ бусад итгэгчдээ бас дэмжиж те өрөөж итгэлээр өсгөхт нь Есүсийн сайн мэдээ түгэнд илэрхт нь тусалцах оролцоотой байхад урамшуулж байгаа зүйлээ гэж ойлгож байна. Энд дэр нэг шилээ үлдээсэн байна тий. За би яг одоо Сардай хотын Сардайн чуулган байсан ийм тойр газар дээр ирсэн байна. Тэгээд ичлэлт 3 дугаар бүлгийн 1-6 дугаар ишлэлээр Есүс энэ чуулганд хандаж өгөө хэлсэн байдаг. Ингэхдээ та нарын тэ Бурхныг хайрлах хайр, намайг хайрлах хайр, хүмүүсийг хайрлах хайр чинь хүмүл байна гэдэг талаар зэмлсэн байдаг. Тэгээд тухайн үеийн яг энэ чуулган болохоор гаднаас нь харахад бүх юм нь окей болж байгаа юм шиг болож яг үүндээ хүмүүсийн зүрх сэтгэлэндээ гүндээ эзнийг хайрлах хайр нь тийм өхмөл байдалтай болчихсон, үүс нь бас тийм өхмөл байдалтай болчихсон байдлаар зэмлэдэг. Гэхдээ яг бүхэлдээ чуулган бол тийм байгаагүй талаар бундуурцдаг. Яг цагаан хувцас өмссөн байдал дээр Бурхныг хайрлах хайр нь, хүмүүсийг хайрлаж байгаа хайр нь үүстэй бас тэ итгэл нь яг юм сэргэг байгаа тэдгээр хүмүүс байгаа талаар бас магтан сайшаасан байдаг. Энэ нь өнөө цаг үеийн итгэгч бид нарт те амьдрал маань гаднах бүх зүйлс маань болж байгаа хангалуун элбэг дэлбэг байгаа мэт боловч сүрсгэлийнхаа гүнд эзнийг хайрлаж байгаа хайр те энэ цаг үед эзнээс бидэнд өгсөн тэр дуудлага агуу захирамжийг биелүүлэх тэр итгэлийнхаа үйлс дуудлагатаа бид нэр сэргэг байгаасаа гэдэг талаар урамшуулж байна гэж ойлгож байна. Сардай хот нь Христ итгэлээс өмнө Артемис гэх эмэгтэй бурхантай байсан. Тэгээд тухайн үед бурхад бүр нь хоёр нэртэй, Ром нэр нь Даяна, грек нэр нь Артемис гэдэг. Өнөөдөр бол Холливуудад Даяна маш алдартай. Түүний тухай Wonder Woman кино хийгдсэн байдаг. Эмэгтэй юм дайчдын талаар Амазончууд гэж гардаг. Тэгээд Сардай дахь темпл нь яг Даяна зориулж баригдсан. Бөгөөд энэ темпл нь яг Сардай хотын чуулганы хажууд байдаг. Ийм асар том байгууламж юм аа. Here what it says word by word is Үгүүгээр хэлсэн юу гэсэн үг вэ гэхээр I am the very first one beneath the others. за би бүх зүйлийн өмнө байсан эхлэл юм аа. First one гэж байгаа. Хамгийн ихнийх нь юм аа гэсэн үг. So they raised this one first. Энэ юу гэсэн үг гэхээр энэ багныг төрүүлж байсан гэсэн. And Сардай чуулганы барилга бол маш жижигхэн 50 хүн л дэтлэн багтахаар юм жижигхэн байсан. Гэхдээ чуулган бол тийм цөөхөлөг байсан гэсэн бол санаагүй юм аа. Philadelphia чуулган байна. Okay, let's go. Филадельфи чуулгандаа зарим олууруудыг 6 сарын өмнө малтлагаар олсон байсан. Эргэн тойронд нь үргэлжлүүлэн малтгаа их боломжгүй болсон шалтгаан нь яг эсрэг талд нь 1390 онд баригдсан гих Моск буюу түүхэн дурсгалд газар байгаа учраас үргэлжлүүлэн малтлах их боломжгүй болжээ. Тэгээд яг та бүхний харж байгаа энэ сүрлэг багнууд бол Philadelphia чуулганы багнаа. Тэгээд яг анхны 7 чуулганы нэг болох Philadelphia чуулганыг эзэн Иесус зэмлээгүй хоёр чуулганыхаа нэг нь байдаг. Тэгээ энэ чуулганы онцлог нь тооны хувьд цөөхүүлээ, хүчний хувьд багч гэсэн илгээлтийн төлөв маш их зүрх сэтгэлтэй, хүмүүсийг авралт эрхийн төлөв төр халуун хайр, зүтгэл үүснэ сайн байсан гэдэг талаар хэлдэг. Тэгээд яг энэ чуулганы талаар мөн нээлттэй хаалга гэдэг дүрслэлийг ашиглаж ярьдаг. Энэ нь эзэн Есүсээр дамжиж авралт тэр нээлттэй хаалгаар орох боломжтой гэдэг талаар дүрслэн хэлсэн байдаг. that's the theater. Come a little bit closer. За зөвхөн театрыг харъя гэж байна. Тэгээд нааша ахын төвшөнд очиороо. Oh, I see. All right. So that's why I said if you will enter the theater all the way down is possible. Okay. Even for pictures, wait, please. Give me 2 more minutes there. I will show you where is where. Even I will show you if you want to make the reading there or somewhere else. Then you can start. But first, come back.
За би яг одоо анхны 7 чуулганы нэг болох Пергам чуулган гэгддэг Пергам хотын туйр дээр зогсож байна. Тэгээд илчлэл номон дээр энэ чуулганд хандаж эзэн Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр би чинийдээ энэ хавчлагтай хүнд хэцүү үед ч гэсэн итгэлээс ахиж байгаагаар чинь маш их баярлаж урамшиж байна гэж хэлдэг. Эсвэргээрээ энэ хотын хүмүүс ISIS гэх тийм хиймэл шүтэнт гэдэг байсан. Энэ эмхтэй бурхан бөгөөд яг тэр хиймэл одоо бурханы тахилч гэх тийм эмхтэй хүн тэр одоо шүтэнийхаа дүр төрхийн ард ороод тийм сатаны мэд тийм дуу хоолоогоор ярьж хүмүүсийг төөрөгдүүлдэг байсныг зэмлсэн байдаг. Мөн нэмээд энэ хотод Николайчууд гэх хурамч сургаал заагчид мөн Балаам гэх мөнгөний төлөө иш үзүүлдэг байсан тэдгээр хүмүүсийг зэмлсэн зэмлэл бас илчилт номон дээр байдаг. Тэгээ энэ хотын итгэгчид бол маш хүнд хэцүү хавчлагын үед ч гэсэн итгэлээс ахиж дараа үедээ сайн мэдээг түгээж иснаар нь илчилт номон дээрээс бахархан урамшуулж зоригжуулсан байдаг. Ийм хотын туйр дээр зогсож байна. Пергам хот нь Зевсэд дахил өргөдөг тахилын ширээтэй газар байжээ. Энэ бол Зевсийн хамгийн чухал шүтэнтэй хот байсан. Сатаны синти, сатаны тахилын ширээ гэж Библиэлд гардаг нь Зевстэй холбоотойгоор дурддагдсан байдаг. Одоо Германы Берлинд Altar of Zeus буюу Зевсийн тахилын ширээ музейд байгаа юм байна. Берлиний музейд байгаа барилгыг германчууд маш бага багаар нь 1870-аад оны үеэс зөөсөн байгаамаа. Түүгээрээ бүтээгдэхүүн хийж тэрүүгээр аваа алтартай байсан. Тэгээд бас бусад хотуудаас ялгаатай анагаахын сургалт байсан. Одоо манайхаар бол анагаахын сургалттай юм байсан. Тэр дотроо бүр илүү. За би яг одоо Лавдик хотын ийм том театр дээр байна. Тэгээд энэ хотыг болохоор 2002 онд маслах хийж сэргээж олсон бол 2010 онд яг чуулганыхын барилгын сэргээж олсон байгаа. Лавдик хотын итгэгчдэд илчлэл номон дээр Есүсийн хандаж хэлсэн үгэнд та нар халуунч биш, үүдэнч биш бүлээн байна. Тийм учраас би та нарыг бөөлжиж гаргана гэж хэлдэг. Энийг ямар утгатай юм бэхээр энэ хотын өөрийнх нь ус нь ийм ууж боломгүй кальцаар их хүн уугуулчуд бөөлжиж гаргадаг ийм устай байж. Тийм учраас ойролцоо хотуудаасаа халуус хөдөөс зөөвөрлөж ашигладаг байжээ. Гол нь энэ хотын итгэгчид зүрх сэтгэлийнх нь хандлага нь эзэн Есүст биш. Энэ маш баян хот байсан. Тэгээ итгэгчтэн ч гэсэн түүнийгээ дагаад маш баян байсан учраас өөрсдийнхөө эд хөрөнгө, материал, хар ноосон идэлэл анагаахын салбар хөгжсөн учраас нүдний тосны түрхлээр маш алдартай юм хот байсан. Тийм учраас өөртөө эд баялагт найдсан, өөрсдийнхөө дүр хэсгсэн байдал, өөрсдөө болжийн бүтжийн гэсэн бодолтой найзаж түшгэлж исэн. Тэдний яг зүрх сэтгэлийн хандлага нь угтаа эзэн Есүст биш өөр зүйлсөд түшгэлж исэн учраас үүнийг нь эзэн Есүс буруушаа зэмлсэн байдаг. Тийм ч учраас гимшээ, эргээ тийм бол би та нартай та нарын амьдралаар та нартай хамт байна, хооллоно гэдэг эдгээр амлалтуудыг өгсөн байдаг. Тэгэхээр өнөө цаг үеийн итгэгчид бид нар үүнээс суралцах зүйл нь юу вэ гэхээр эзэн Есүсээс илүү өөр ямар нэг зүйл бид нар түшиглэж гин үү? Зүрх сэтгэлийн маань хандлагыг шалгах ийм цагуудыг бид нар гаргаад хэрвээ тэдгээр зүйлсүүд байвал бид нар гимшиж эргэхтэй, гимшил зохистой үр жимсүүдийг гаргах хэрэгтэй маа гэдэг зүйлсүүдийг үнээс суралцаж урам авах хэрэгтэй ахнэ. Лавдик хотоос хит хитэн чуулганы барилгыг нээж илрүүлсэн бөгөөд тэдгээрээс хамгийн том нь 500-аас 600 хүний багт амжтай чуулганы барилга байсан. Тус барилгын дотроо нийтийн 0-той байснараа онцлог байгаа юм. Учир нь тухайн цаг үеийн соёлд хүн бүр гэрээсээ гадагш гарч нийтийн 0-д очиж бие засдаг байсан юм байна лээ. Харин олон хүн цуглардаг чуулган байсан тул дотроо нийтийн 0-тойгоор барилга барьсан байнамаа. Сайн байна уу? Би яг одоо Эфес хотын хамгийн алдартай номын сангийн урд зогсож байна. Эзэн Есүс яг Эфес хотын чуулганд хандаж илчил номдоор үгээ айлдахдаа тэдгээрийн хичээл зүтгэл зүдэл сэтгэл нь үнэхээр сайн. Мөн өөрсдийгөө элчнэр гэгдчих яг үүндээ хуурамч тэр элч нарыг хуурамч гэдгийг нь илчилсэнд мөн Николайчууд болох хуурамч сургаал заагчдыг буруу шаасныг нь магтдаг. Харин хамгийн чухал зүйл болох анхны хараа орхисон байна гэдэг талаар нь зэмлэлтэйгээ. Тэгэхээр энэ цаг үеийн итгэгч бид нар бас эзэн Есүс итгэлийн маань хамгийн гол чухал зам болох тэр анхны хараа санаанд дурсаж, анхны хараа бас тээж, хадгалж, улам хадлуунаар нь байлгаж, түүнд хайрлах, түүнийг үйлчлэх тэдгээр зүйлүүдээс ахих хэрэгтэйг энэ дээр онцолж байгаамаа. Early Christians, so with the exception of Christianity, they were forgiving from them. За тэгээ яасан бэ гэхээр нөгөө өмнө нь болохоор Христ итгэгчдэрийг маш ихээр алж ирсэн шүү дээ, тийм үү? Тэгээ тэднийг одоо хүндэтгэж тэднийг уужилсан гэдгийн одоо илэрд болгож энэ загалмаануудыг тавьсан гинэ.
they put crosses everywhere. Загалмаануудыг хаасайгүй тавьсан. But there's a carving here. Энд нэг жижигхэн од байгаа зүгөө зураас чих юм уу? Okay. Итгэлийн 3 дугаарт яг Эфесчүүдийг бас зэмлсэн байгаа. 4 дугаарт урайлсан байгаа. 5-т нь сэрэмжлүүлсэн байгаа. 6-т нь амлал. За бид хэд ингээд 7 чуулгана үзээд дуслаа. Хамгийн сүүлийнх нь Эфесийн чуулган байлаа. Эфесийн чуулганаа үзээд дуссан. Тэгээд энэ маш олон хүмүүс байна. Бүр 3,000 хүнтэй круз ирсэн, 2,000 хүнтэй круз ирсэн. Тэгээд бас яг бид нар шиг те энэ хавьда буудлаад автобусаар машинаар яваад ирсэн тийм хүмүүс дүүрэн байна. Тэгээд яг бид нарын одоо ард харагдаж байгаа хэсэг нь болохоор яг гол юм хэсэг нь байсан. Тэр хойно болохоор театр нь хамгийн том the great театр нь байдаг. Гэхдээ яг одоо засварын ажил хийж байгаа учраас бид нэр үзэх боломжгүй юм байна. Тэгээд бид хоёрын нөгөө тал болохоор гол худалдааных нь гудамж нь одоо дэлгүүрүүд байсан те тэдгээр хэсэг нь ингээд байсан. За тэгээд яг энэ хэсгээр болохоор Элч Паул яваад хүмүүс бас те нөгөө майхнаа зарж мөн бас эзэн Иесусийн талаар энэ гудамжуулаар явж хүмүүстэй ярьдаг байсан баамаа. За тэгээд яг энэ Эфесийн хотоор явхад хамгийн гол онцлог сонирхолтой санагдсан зүйл нь юу байсан бэ? Надаа Элч Паул нөгөө нэг яг энэ театрт яг одоо бүх хүмүүсийн өмнө те ингээд Есүсийн талаар номлож исэн, өгөөлж исэн. Тэр зүйл нь амар сонирхолтой байлаа. Тэгээ ямар нэгэн айдсгүй те ямар нэгэн тэр эмээ хэмэд их зүйлгүйгээр зоригтойгоор ингээд тунхаглаж исэн нь ингээд бас гоё санагдаж байгаа. Тэгээ бас номын сан сая орсон. Тэгээд энэ чинь маш олон жилийн өмнөх ингээд тэр зүйлс шүү дээ. Тэгсээр маш гоё ингээд үзэсгэлэнтэйгээр яг нэг өмнөх байсан шигээ те ингээд маш гоёор ингээд тогтцсон үлдсэн байгааг харахтаа бас үнэхээр ямар гайхалтай юм бэ гэж харж байна. Тийм байна. За энэ ардлын байсан энэ хэсгүүд болохоор бүгдээр яг юм дэлгүүрүүд байсан гэж аахгүй шоп худалдааны одоо гол гудамж нь байсан. Ийм дэлгүүрүүд нь бүгдээр ийм дугуй те ийм хэсэгтэй байжээ. За бид хоёрын энэ арт бас нэг маш сонирхолтой мод байна. 600-аас 700 жилийн настай мод. Яг тэр хатлын энэ ийм том сүрлэг мод байна. Анхны 7 чуулганы тойм бичлэгийг мань хүлээж авч үзсэн та нартай баярлалаа. Чадвал дараа нь тус нэг бүрээр нь бичлэг болгон оруулахыг хичээнэ. Баярлалаа, баяртай.